энэ Оросын парламентаар удахгүй хэлцэгдэх үндсэн хуулийн өөрчлөлтийн нарийн бичгийн даргана гэсэн байна. Нэг залуу танилцсан сүдвэц. Тэгсэн дараа нь оны 2 сард нөгөө нөхөр чинь над руу мессеж өчсөн мэдэд хариуж өчлөө гэсэн 20 оны 4 сарын хэдэн төлөөд сүүлээр дүүмар хэлцэгдэх Оросын үндсэн хуулийн хэлцүүлгийн үеэр Монголын төрийг төлөөж ажиглагчаар оролцооч гэдэг. За. Тэгэхээр нь би хэлэхгүй юу? Бичиж байгаа. Би боломжгүй. Тэг чи их хурлын гишүүнээс би өөрөө нөгөөд нөгөө юм болоогүй. Тийм. Тэрний дараахан цагаан сарын өмнө хэлсэн. Би улс төрийн хувьд бол их асуудалтай байгаа. Их хурлын гишүүн машин өгч гисэв. Тэгээ дотоод ч бас янз бүрийн байдлаар ингээд нэг хуулийн хэлтэй байгууллагаас шалгаж байцсагаад амаргүй байгаа. За тэгсэн над нэг ёстой сонирн мессеж хариу болгож ирсэн. Монголд юу болоод байгааг маш сайн мэдж байна. Чи Москвад өрөөд ирээ. Бид бодит боломжоор тусалж чадна шүү гэж. Гэхдээ бүр тийм мессеж ирэхээр үчирстэй ямар сонирн болтгоо. Ямар энэ нэвтрүүлгээр тэрээс хараалаа үгээгээд талтай биш. Ямар муухай доромжлол вэ? Яста. Тэгэл скриншот хийгээд би шууд тэр утсыг унтраагаад одоо хүртэл надад хадгалж. Тэр эзэн нэгэн цагт ил гар. Одоо нэгэнт ярьж байгаа юм чи одоо ил гаргацсан ч хамаалаа. Тэр ёстой бүр асар муухай доромжлол шүү. Би одоо би үнэлээд Москвад очиод аврал ирэх юм уу? Ирээж туслая. Бүх асуудлыг мэдж байгаа бид. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Тэгээ өрөөдөр бид бодит боломжоор туслая гэж байгаа шүү. Ястаа хуцдаг гар. Тэгээ дараа нь ядгүй хэр за нэгд ярьсных дүн ингээл ярь. Тэгтээ дэргүү барьж ямарваа нэгэн байдлаар барьж 21-ийг мэдчихлээсэн. Тэгжил надад зохиол бичсэн. Тэрийг л зохион байгуулсан. Тэгээ 5 сарын 27-ны өдөр би аав руу яриад. За маргааш намайг хорноо. 4:30 үед хорно. Гэж хүний эцэг хүн тийм сонсцоод шоконд орлоо. Би яагаад ч ямаагүй гэдэг. Чи юу ямар хууль зөрчсөн гэж ярьж байгаа. Би наач тийм байхгүй. За ингээ явна. Нэгдүгээр сэтгэл зүйн бэлэн байдалтай байгаарай. Ээж дэлгэрээ. Хоёрдугаарт намайг хоригдмогц Азизовтай би уулзсан. Таныг бол маш дуртай хүлээж авна. Тэгээд юу ярих юм та зүгээр сонсож байгаа. Тэгээ маргааш нь нөгөө төлөвлөгөөт ёсоор хорьсон. 5 сарын 30-нд аав Азизовтай болсон. Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчтэй уулзаад гарч байгаа мэдрэмж авлаа. За тэр 2 цаг 35 минутын хугацаанд юу болсон бэ гэхээр нэг сайхныг хорьсон. Танаав гэж хорьлоо. Одоо баярыг хорьно. Эрдэнэтийг хорьно. Нөгөө манай хамт авах шүү дээ. Бямсах бүгдийг нэрсэн. Ийм зүйл залтаар тэдний хугацааны зааг зөрөөтэй тэдэн жилийн ялыг ингэж өгнө. Хүүхчин 7.7 жилийн ял. Хамгийн гол нь би эзэн шүү гэдгээ мэдрүүлсэн. Тийм л уулзтаас. Тэгээд нэг нөгөө 461-т очсон. Ийм шилний юунаас нэг трупээр ярина үстэй. Тэгэл за би бол уулзлаа. Ийм байна. А яагаад Азизовтай уулздаг санаа бодлыг би олсон бэхээр тэр мессежлээс үүдэлтэй байхгүй. Тэгэхээр чинь
Монгол суугаа урсан Орос чинь сайд дуудсан чи үгүй гэсэн. тий. Манай талд Яг ажил хэлсээр биш явсан шүү. Яг Орос хэлсээр бол явсан. чамайг манай талд ажил гэсэн юм биш. Чи үгүй гэсэн юм биш. Үгүй надад туслая гэж. Тэгээд туслах гэж ажил гэж. Үгүй тэгээд дараа нь бууны нохоогол болох шүү дээ. Тэгэж нэг. Үгүй тэгээд орноос урд